Тэгэхээр одоо бол Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний талаар нэлээд олон нийтийн хилцүүлэг бол бас өрнөх гэж байх шиг байна. За гэхдээ одоо шинэ мэрэгжлийн хүмүүс та бүхэнд одоо энэ мэдээллүүд хэр ил тод байна. За Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040 гэдэг төлөвлөлтийг бол энд одоо өнөөдөр хоёлаа бүрэн бүтэн ярих боломжгүй те. Гэхдээ ерөнхий одоо зарчмууд нь зөв тусгагдаж чадсан уу? Тий 2040 Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040 бол маш чухал баримт биш. Мэдээж энэ бол бодлогын баримт биш. Тэгэхээр бодлогын баримт биш гэдэг талаас нь харж одоо санал дүгнэлтөө өгч хилцүүлгээ хийх ёстой гэж бид нар бодож байна. За мэдээлэл нээлттэй байна уугүй бол байна явж байна. Энэ бол маш зөв. Одоо үндэсний телевиз босод хэл мэдээлэл хэрэгслүүдээр хилцүүлэг явж байна шүү дээ. Энэ бол маш зөв. Энэ хилцүүлгүүдийг маш сайн хийж иргэдийн санал бодлыг сайн авч хийж энэ бодлого маань өөрөө тодорхойлно. Чинэгсэндээ бодлогын баримт биш байхгүй те. Алсын 10 жилдээ 20 жилдээ хот маань хаана очих гээд байгаа юм бэ гэдэг бодлогоо тодорхойлох гэдэг шүү дээ. Тэгэхээр гадны ингээд хот байгуулалт хот төлөвлөлтийн төслүүд ялангуяа томоохон төслүүд одоо унах, фейлдэх хамгийн нэгдүгээр шалтгаан нь ерөөсөө иргэдийн одоо эсэргүүцэл гэж арай хэлж болохгүй бахтай санал бодол шүүмжээс болж унах шалтгаан хамгийн нэгдүгээр. Санхүүжилт биш. За хоёрдугаар улс төрийн одоо бодлогын тууштай байдлаас гуравтан санхүүжилт байна. Тэгэхээр ерөөсөө одоо манай хариуцж байгаа хүмүүс бол хамгийн чухал хийх ёстой өнөөдрийн тулгарч байгаа асуудал бол альвайн төслүүдэд бодлогын баримтчгуудтай иргэдтэй маш сайн хилцүүлэх, нээлттэй байлгах ажлыг нэн тэргуунд маш сайн хийх ёстой гэж харж байна. Мэргэжлийн хүмүүсийн байр суурь хэр байна? Яг 2040-ийн хувьд бол мэргэжлийн хүмүүс маш их оролцож нэлээд ингэж ажилласан байгаа. Тэгэхээр тэрэн дээр ер нь тодорхой шатнд нэлээд хэдэн жилийн хугацаанд бас боловсруулагдсан баримтч. За энэ баримтчгийг сайн муу гэж одоо шүүмжлэхээс илүү энэний дараагийн шатны 2 дахь 3 дахь одоо дараа нь гарах баримтчгуудыг маш сайн хийх ёстой гэж үзэж байгаа. Мэргэжлийн хүмүүс бүгд. Тэгэхээр 2040-ийг бол одоо улсын хурлаар хилцээ тариухан батлах нь бол зөв. Энэний дараа дахиад мэргэжлийн хүмүүсийнх нь оролцоотой тэр бүсчлийн төлөвлөгөө, зоонын код бусад ажил дараагийн шатны зураг төслүүдийг маш сайн одоо хийх нь жинхэнэ мэргэжлийн хүмүүсийн ажил хүлээгдэж байгаа. Одоо Улаанбаатар хотыг ингээд олон хүмүүс одоо мэргэжлийн хүмүүсийн ярианаас сонсохоор ер нь Улаанбаатар хотыг дахин төлөвлөхөөс өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл төвлөрсөн одоо энэ төвийн хэсгийг биш за илүү одоо гадагшаагаад хэлэх юм уу энэ чиглэл нь анхаарах хэрэгтэй гэж байна. Ер нь зөвхөн манай хотын одоо өнөөдөр үүссэн байгаа асуудлыг ойрын хугацаанд богино хугацаанд шийдэх боломж байна уу? Ойрын богино хугацаанд шийднэ гэдэг бол хэцүү л дээ. Тийм учраас энэ 2040 гэдэг бодлогын баримт чинь 15 жилийн дараах 15 жилийг 20 жилийг харж төлөвлөж байгаа баримт. Тэгэхээр ингээ үе шаттай явах хэрэгтэй гэсэн. За 2040-ийн нэг үндсэн концепц бол одоо яг түр нь өөрөө чинь хэлдэг. Хотынхоо дэд дүүдийг хөгжүүлье, захуудыг хөгжүүлье. Нэг төвтэй биш, олон төвтэй хот болё гэдэг энэ концепц байна. Тэгэхээр яг энэ концепцоо 5 жил 10 жилээр яг үе шаттайгаар ажлуудаа хийх хэрэгтэй. 2040 гарсны дараа дөрөв хэлдэг миний тэр бүсчлийн код, зоонын код, за дараа нь хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баримтчгуудад боловсруулж батлаад тэрнийхээ дагуу ажиллаа хийх хэрэгтэй. Яг өнөө маргааш ойрын үед хот байгуулалтын ерөн асуудлыг тийм богино хугацаанд шийднэ гэдэг бол маш хүндрэлтэй байдаг. Хамгийн гол нь энэ баталсан баримтчгийнхаа тууштай байдлыг хэрэгжүүлэх тал дээр л алдахгүй явах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэх юм бол ер нь бол зүгээр Улаанбаатар хот бол одоо хүмүүсийн хэлж байгаа шиг тийм болохоо хайцсан яхаа хайцсан асуудал бол биш. Бидний хувьд мэргэжлийн хүмүүсийн хувьд бол юу гэж хардаггүй. Энэ бидний асуудал бол шийдэж болох асуудал. Богино хугацаанд хийх ажил байна, дунд хугацаанд хийх ажил байна, урт хугацаанд хийх ажил байна. Хамгийн гол нь энэ асуудлуудаа яг зөв тодорхойлоод ажлаа хамгийн гол нь яг зөв ирэмблээд хийх ёстой гэж үзэж байна. Одоо хамгийн ихэнд яг ямар одоо ажлыг тодорхойлж ирэмблэх шаардлагатай? За одоо өнөөдөр Улаанбаатар хотод яг мега төслүүд гэдэг том төслүүдтэй эхлүүлээд явж ин зүг. Тийм мега төслүүд эхэлж болно, явж болно. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн хувьд бол дунд шатны болоод богино хугацаанд хийх ажлуудаа одоо давхар яриад хийгээд явж байгаа хэрэгтэй гэсэн. За чинь явган зам. Явган зам, автомашин гудамж, дугуйн зам гэдэг юм. Богино хугацаанд баг хөрөнгө оруулалтаар үр дүнгээ өгөх ажлуудыг зэрэг эхлүүлээд явж байгаа гэсэн. За урт хугацааны төслүүд бол одоо эхлээд явж байна. Тэгэхээр хамгийн чухал юм бол ийм ажлуудаа зэрэг хийгээд эхлээд
явуулах хэрэгтэй, явуулаасаа гэж ингэж бодож байна. Жишээ нь бол Улаанбаатар хотод таасаа хэлж байна 2 км-ийн дотроо л ингээл ажиллаж амьдраад байгаа. За тийм ингээ Улаанбаатар хотын жишээ нь төв одоо талбайг тойруулаад харах юм бол маш олон офисын барилгууд байж байна. За дээрэс нь одоо нарны гүүр ч гэдэг юм уу, ихтэй амны гүүр, энэ гол гүүрүүдийн ойролцоо байгаа орон сууцны хорооллууд хит өндөр, за барилгын өндрийн асуудал ч гэсэн энэтэй дагаад бас яригдана. Тэгэхээр нягтршилтай холбоотой, барилгатай холбоотой асуудлыг яаж шийдэх боломжтой? Яг нь бидний нэг алдсан зүйл нь бол энэ нэгтрэл барилгатай холбоотой түрүүн би нөгөө дурдсан бодлогын баримт бичгээ гаргачаад дараа нь тэрийг яг хэрэгжилтийг хангуулдаг тэр эрх зүйн баримт бичиг нэг юм байх хэрэгтэй. Тэр нь одоохондоо бид нар гаргаагүй байна. Мөрдөөгүй байна. Бид нар бол яриад явж байгаа барилгын тухай хууль, хотын голтын тухай хуулийн шинжилэлтээр саналуудаа тусгаад явж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бодлогоо тодорхойлсон бол яг тэрийг яаж хэрэгжүүлэх гэдгээ цаасан дээр буулгаад тэр нь гэхдээ заавал мөрдөх баримт бичиг. Тэнд нь юуг тодорхойлж өгдөг вэ гэхээр яг ямар барилга байх юм, ямар нягтралтай байх юм, тэрнээс давуулж болохгүй, энэс хэтрүүлж болохгүй гэдэг юм те. Барилгын дээдлийн давхар нь өндөр нь хязгаар нь ямар байх юм гэдгийг тусгаж өгсөн одоо zoning code гэж олуулсан юм лээ. Тэр баримт бичгийг хийгээгүйгээс болж ер нь бол бидний энэ асуудал алдаанууд үүссэн гэж болж байгаа. Одоо бол энийг бүх шатандаа бол ер нь ойлгосон. Мэргэжлийн хүрээнд, нийслэлийн удирдлагууд, яам бид нар бүгд ойлгосон. 20-40-ыг гаргангууд шууд үргэлжлүүлээд тэрийг гаргаж мөрдөнө гэж байгаа. Энэ баримт бичиг маань гарч иж заавал мөрдөх хэрэгтэй. Хамгийн чухал энэ дээр нэг хэлэх юм нь бол ерөөсөө энэ төлөвлөлтийг хянах ганцхан байдаг. Тэр нь иргэд өөрөө биш. Иргэд. Тэгэхээр энэ дээр юу хийх ёстой вэ гэхээр хамгийн чухал нь энэ төлөвлөсөн одоо чинь 20-40-ч ялгаа байхгүй. За дараа нь гарах тэр zoning code-ын тэр баримт бичгийг ялгаа байхгүй. Иргэдэд нээлттэй тавих нь хамгийн чухал. Иргэд өөрсдөө тэрийг хянана. Тэрнээс биш төрийн нэг одоо албаа хаагч эсвэл зөвшөөрлөө өгдөг хүн хяндаг ийм систем бол маш буруу. Ингэж явж болохгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ санаа энэ юу ч гэсэн одоо энэ хотын голтын хуулийн үзэл, хуулийн шинжилэлд орох бах. Бид нар бас мэргэжлийн байгууллагууд саналаа маш өгөөл явж байгаа. Тэгэхээр хяналтын систем гэдэг нь бол иргэд өөрсдөө байх нэ. Иргэн өөрөө дуртай үедээ мэдээлэл авдаг. Тэр авсан мэдээллийнхаа дагуу энд чи юм байж болохгүй маань гэдэг хяналтаа тавьдаг. Энэ бол олон улсын юм шиг. Энэ рүүгээ явах хэрэгтэй. Өндөр барилгууд асуусных ингэж асуумаар байна. Та түрүү ярилцлагыг хэлжсэн Улаанбаатар хот бол нягтршлын бусад хотуудтай харьцуулахад харьцангуй багатай асуудлыг одоо шийдэх боломжтой юм бот байгаад байна. Тэгэхээр ер нь одоо өнөөдрийн нягтршлыг аваад үзэх юм бол яг одоо стандарт ч гэдэм үү тэрийг мөрдүүлж байгаа. За түрүүн та хэлжсэн тий одоо нөгөө газраа авчаад ямар барилга барих, энд юу барихаа шийддэг биш. Ахыхаа өмнө энд одоо ийм байна гэж төлөвлөлтгөн чухал байна гэж. Тэгэхээр одоо өнөөдөр үүссэн байгаа асуудлуудыг тэгэхээр шийдэх боломж байгаа мó. Нэгэн тал одоо барьсан барилгуудыг нураахгүй нь ойлгомжтой тий. Тэгэхээр энэ дээр асуудал шийдэл байгаа мó. Тий. Тэгэхээр асуудал гэхээр ингэж хэлмээр байгаа юм. Одоо ийм яриа байгаад шүү дээ. Улаанбаатар хот бол одоо өнгөрсөн одоо бүтэхгүй байна гэх. Тэгэхээр тийм биш гэж хэлмээр байгаа. Тэгэхээр энийг ингээд маш их олон юм тайлбарлаж ингээсээ илүү яг түрүүн саяны өөрөө ч асуудаг тэр нягтралыг би харьцуулах туфтаа байхгүй. Улаанбаатар хотын дундаж нягтрал бол 1 км квадратад 310 гоноо гэж байна. 1000 биш 2000 биш 3000 биш тэ. Гэтэл хамгийн өндөр нягтралтай хотууд бол 20,000 30,000 байна. Тэгэхээр энэ тоонуудаас харьцуулахад тэнд 20,000-аараа 1 км квадрат амьдарч байгаа хүмүүс бид нар 300 400 гоноо гэж байна шүү дээ. Тэгэхээр ингэж харьцуулаад бидний асуудал бол харьцангуй гайгүй байна гэж ингэж ойлгож болох. Хоёрт тэр ерөөсөө нь гол алдсан асуудал нь бол тэр бодлогын баримт бичгийнхаа дараа нь гарах тэр нэг эрх зүйн баримт бичиг гэдэг хийгээгүйгээс хамгийн их алдаанууд одоо төвийн дүүрэгтэй бол үүсчихэд байна л да. Тэр нь яг саяны нөгөө таны асуудаг. Одоо бол ерөнхийдөө газраа ямар ч байсан нэг байдлаар авчи. Тэгээд дараа нь нэг юм барьж болох байхаа гэдэг бодлогоор концепцээр аваад. Яагаад энэ нөхцөл байдал үүссэн гэхээр тэр урд нь байх ёстой тэр төлөвлөлтийн баримт бичиг нь байхгүйгээс л үүссэн. Тэгэхээр эн чинь яг зөв систем нь ямар байх ёстой гэхээр хэрвээ бид нэр тэр зураг, тэр zoning code, тэр төлөвлөлтүүд зөв хийсэн байсан бол тэндээс ч хүн харж агаад энд би энийг л барьж болох юм байна гэдэг өнцгөөс хараад хөрөнгө оруулагч хүн бол над би авах уу тэгээ ашигтай ашиггүй гэж сонголтоо хийдэг байх ёстой. Гэтэл тэрийгээ бид нэр ингээд дунд нь одоо манай салбарынхны үнэхээр бас хөгжил жоохон удаа явж ин л та. Энэ дэр болсон хүчний асуудал маш их яригдана. Үнэхээр яг энэ салбарт болсон хүч нь бол үнэхээр тутмаг байгаа. Тэр дундах тэр баримт бичгийг хийгээс болж одоо ер нь бол гол энэ асуудлууд нөхцөл байдал үүссэн гэж байна.